Дүүргийн засаг дарга энэ цэцэрлэгийг би 7 дугаар сарын 1-ний дотор хүлээж авна заа. Та нар өөрсдөө энд өнөөдрөөс эхлээд тэр одоо гэртээ харин уу, харихгүй байна уу? Хэнийгээ байлгана уу? Ямар ч байсан энэ нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нөхдүүд энд байна. Өөрөө энд одоо өдөр болохыг ирж үзэж хараад энэ хүмүүсийн тэр мэрэгжлийн одоо энэ чадахгүй байгаа ажлуудыг чаддаг болгоод чадахгүй бол бүр энэ компанийг хөөгөөд явуул. За хангалттай хугацаа өгөл 2 жил данар. 5-6 мянган одоо иргэд оршин суугчдын хүүхэд багчуудын хувь заяагаар 2 жил данар тоглолоо. Энэ хорооны хүүхдүүд чинь одоо километр газар алхачээ сургууль цэцэрлэгт очиж байгаа. Өвлийн хүүтэнд, зуны халуунд, хаврын шуурганд гэдэг. Яагаад юмд нэг жоохон сэтгэл гаргаж, нэг жоохон өөрийн нэг юм шиг хандаж одоо айхтар сүрхий тийм одоо анхаарал тавьдаг юм байхад яагаад зүгээр одоо ажил гэдэг талаас нь та нар асуудал хандаж болдгоо. Хариуцлага гэдэг талаас нь яагаад асуудал хандаж болдгоо. Бусдын үр хөвгтийг бусдыг хайрладаг юм аа одоо хүндэлдэг юм аа боддог юм аа гэхэд алийн болгон бид нар одоо бие биенийхээ нүрдийг ингэж хуурч шороож ихэж тэгээ сохор юм шиг харсан чараагүй юм шиг хийсэн чийггүй юм шиг хийж байгаа нэгээд бие бинийгээ хуурч явсаар байгаад энэ хотосхон улс орон чинь ямар байдалтай болчиход байгааг та нар бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Ингэж олсон мөнгө чи яаж хоол болох вэ? Ингэж хийж байгаа ажлыг чинь зам мөр ирээдүйд ямар байх вэ? Чи одоо өөрөө инженер хүн, барилгын инженер хүн, залуу хүн. Чи зүгээр хэлдэ инженер биш одоо зүгээр захын нэг хүүхдүүд багчууд хөгсчүүд өвгд ирээд нэг энийг чинь хараад хөхинээд нь хөрөндөө ирнэ. Ингээд зогсоосоо ич заяа. Энэ хийж байгаа юмнасаа ич. Өөрөөсөө ичдэг хүн бол өөрийгөө одоо хүндэлдэг хүн бол наад хийж байгаа бусдын өмнө хийж байгаа юмнасаа ич заяа. Ойлгосноо ярднаа гэж байгаа. Хаанаас гуйж олж ирсэн юм гэмээр ингээд хараа. Баахан одоо хаягдал бараагт хоосхны ийм хогнууд авчирээд энд өрдөж байгаа даа. Энийг бүгдийг нураа. Заяа. Ямар юугаар хийнэ гэсэн зурган дээр юм. Энэ блокор байх хэвээр юм уу? Энэ 12-ийн хан байх хэвээр юм уу? Зурган дээр юу гэж байгаа? Зурган дээр бол 12. Тэгээд энэ хаанаас олж ирдэг тоосх юм даа. Энэ хогнуудыг баахан хог авчирээд ингээд шавраар эвлүүлж тойруулаад хийчээд ингээд энэ дотор яаж айлын хүүхдийг аюулгүй сур гэж байгаа. Яагаад дүүргийн дарга энэ дээр ирж ингээд хяналт тавихгүй та нар нүд амаа нээдгүй. Яагаад ийм юм ингээд харсаар үргэлжлүүлж байна? Энэ бол арай дэндүү биш үү? Энэ хараа. Энэ байж байгаа өрцөн энийг л харах зүгээр. Одоо би олон юм яриад яа. Та нар энэ хийсэн өрсөн тоосгоо. Тэгээд тааз дэврээ хар. Энийг буулгах заа. Чи барилгын инженер юм уу? Замын инженер юм уу? Барилгын инженер. Тэгээ барилгын инженер юм бол энийг мэдэхгүй тэгээд хэлж байгаа хариулж байгааг нэг бодоод үзээрэй. Тэгээ завсрын одоо хөөсөөр тэр тоосхны хэмжээтэй ийм зайг та нар хөөсөөр бүгэлчээд одоо энэ барилгыг яаж ашиглалтанд оруулах гэж. Хөрөнгө оруулалтын газрын дарга нараа та нарт ер нь санаа зовох сэтгэл гэж юм байна уу?